Сайн байцгаана уу та бүхэндээ одоо хүснэгтэн өгөгдөлд эренбэлэлт болон шүүлтийг одоо хэрхэн хийх талаар нэмэлт тайлбар өгье. За мэдээж одоо хүснэгтэн өгөгдөл бол бид нэр жишээн дээр бол одоо нэг 27 мөртэй байна. Яг ажлын байран дээр бодит байдал дээр бол 100, 200, 300, 400 мянган мөртэй өгөгдөл дээр бид нэр эренбэлэлт болон шүүлтийг хийж явж байна. За тэгэхээр эхлээд хэдүүлээ эренбэлэлт хийж үзье. Эренбэлтийг хийхдээ data засны sort гэсэн командыг ашиглана. Sort эренбэлэлт хийх. Z-ээс A-ээс Z ихээс нь бага руу багаас нь их рүү гэсэн сонголтоор. За мөн home засны editing гэсэн буюу хамгийн ард талд нь sort and filter гэсэн команд байна. За энэ дээр дарахлаар sort A to Z, sort Z to A, A-ээс Z, Z-ээс A. За тоон өгөгдөл дээр болохоор smallest to largest, largest to smallest гэж гараад ирдэг. Текст өгөгдөл дээр болохоор A to Z, Z to A гэсэн сонголтод гарч ирдэг. За тэгвэл одоо бүгдээрээ өснөгтэй өгөгдөл дээр нэр мэн болохоор анхчин баасан болор бадам хорлог үсгийн дараалалаар эренбэлэгдсэн байна. Тэгэхээр овгондоо эренбэлэлт хийж үзье. Овгоо эренбэлээ. Эренбэлэлт хийх өснөгтэй өгөгдлийг төгсчүүлээ. Data засны sort гэсэн командн дээр дарлаа. За энэ custom sort гэсэн цонх нэгдэж байна. Колумн хэсгийн sort by гэдэг дээр эренбэлэх багнаа сонгоно. Номер юм уу, сургуулийн нэр юм уу, овог юм уу, нэр юм уу. Хүснэгтэй бүхлээр нь идэвхжүүлэхдээ овог нэр гэдгийг оруулаад идэвхжүүлнэ. Тэгээгүй тохиолдолд одоо энэ гарчгууд орж ирдэг байгаа шүү. Зөвхөн одоо продюсерын анхчин гэдгээс эхэлчих юм бол. За хэдүүл овгоор эренбэлнэ гэсэн тийм ээ. Овог гэсэн талбараа сонголоо, багнаа сонгоод өглөө. Sort on гэдэг дээр нь value би утгаар нь эренбэлнэ. Тэгээд хэрвээ нүдэнд өнгөтэй байх юм бол өнгөөр нь font бас icon буюу одоо дүрс өгсөн тохиолдолд эдгээр эренбэлэлт хийж өгдөг. Бид нэр ихэнхдээ бол values гэсэн сонголтоор явна. Values. За тэгээд A-ээс Z to Z-ээс A гэсэн сонголтын тийм ээ. A to Z текст өгөгдөл байгаа учраас үсгээр зааж байна тийм ээ. Окей дарлаа. За тэгэхээр овог маань алтан гэрэл, алтан заяа, баасан сүрэн, Батбаатар гэдэг. Зарим тохиолдолд хүмүүс ямар алдаа гаргадаг вэ гэхээр овгоор эренбэлэгч нэг хүмүүдээ зөвхөн овог гэсэн багнаа идэвхжүүлээд эренбэлждэг. Ингэх юм бол ган баяр овогтой ган тулга маань өгөгдлөөсөө ган баяр гэдэг маань нэр нь зөрөө явчихна гэсэн. Тийм учраас эренбэлэлт хийх хүснэгтийг бүхлээр нь идэвхжүүлдэг байх нэ гэдгийг маш сайн санах хэрэгтэй байна. За тэгвэл одоо бүгдээрээ текст өгөгдөл эренбэлэлт хийж үгээд үзье. Дансны дугаар. Ахаад хүснэгтээ идэвхжүүллээ. Дансны дугаар дээр эренбэлэлт хий. Одоо home руу орлоо, sort and filter дээр дарлаа, custom sort гэсэн сонголтын дээр дарлаа. За энд дансны дугаар гэсэн багнаа сонгоно, value хийвэрээ байна. Одоо тоон өгөгдөл ороод ирж байгаа учраас ихээс бага руу юу, багаас их рүү юу гэсэн сонголт байна тийм. За дансны дугаарыг мэдээж нөгөө нэг их багаар жишээд хамгийн одоо ихээс нь бага руу гэсэн сонголт өгч. Окей. За ингэхлээр их хоёрын инхжингойгийн дансны дугаар хамгийн их одоо агуулмжтай тоог агуулж ийн гэсэн үг. Ингээ явчих. За эсвэл одоо эртний хуваар нь эренбэлж үзье хэдүүлээ. Custom sort. Эртний хувь сонголоо. За хамгийн багын дээр нь гаргая. Large to small to largest. Окей. Тэгэхээр 78% тань болохоор Бат зэрэг тэгээд 80, 82 гээд ингээд 100% хүртэл явж гэсэн. За эренбэлэлт хийх бол энэ байх нэ. Хоёр төснөөс ордог, data зэс болон home төснөөс ордог. Тэгээд sort гэсэн командыг ашигладаг байна. За тэгвэл дараа нь шүүлт хийхдээ. Шүүлт хийхдээ бид нэр data засны filter гэсэн командыг ашиглана. Хүснэгт идэвхжүүлээд фильтр дээр дарахлаар эхний багнууд дээр таниад ингээд чек үүснэ. Checklist гэж ярддаг тийм ээ. Энд очиулсан. За тэгвэл эндээс хэдүүлээ. Банкны нэрнээс зөвхөн хаан банкнуудыг харъя. Хаан банкны сонголттой хүмүүсийг. За банкны нэр минь текстээр өгсөн учраас текст фильтр гэж гарч ирж байна. Текст фильтр дээрээ дарлаа. Арын сум дээрээ дараад текст фильтр. За equals гэхлээрээ оруулсан утгатай тэнцүү утгуудыг. Does not equal гэхлээрээ тэнцүү биш утгуудыг. Begin with гэдэг нь болохоор оруулсан текстээр эхэлсэн нэгэсэндээ х үсгээр эхэлсэн гэдэг. Эсвэл т үсгээр эхэлсэн гэдэг. End with гэхлээрээ төгссөн утгуудыг. Contain гэхлээрээ тухайн текстийг агуулсан утгуудыг. Does not contain гэхлээрээ агуулаагүй. Хэрвээ contain дээр хаан гिचх юм бол хаанаас бусад тексттэй үгнүүд гарч ирнэ гэсэн үг байна.
агуулсан хаанууд гараад ирнэ гэсэн. Does not contain дээр хаан өгч юм л хаанаас бусд гарч ирнэ гэсэн үг тий. За equals гэдгийг аваад бүгдээрээ энэ дээр хаан гэдгийг өчөд өгч. Хаан банк гэдгийг хаан гэж хэлсэн байна тий. Окей дарлаа. Тэгэхээр хаан банктай нийтдээ 6 хүүхэдтэй гэсэн үг. Хаан банкыг сонгосон 6 хүүхэд. За фильтрээ буцаах дахиад data sniff filter гэсэн команд дээр дарчин. Ингээ фильтр юм очив. Ахаад сонгох юм бол фильтр гэсэн команд дээр дарлаа. За тэгвэл төвшнгөө сэдвүүлээ 2.5 жилтэй хүүхдүүдийг харъя. 2.5 жил 1 жил гэдэг чинь тийм ээ. Эндээс төвшин гэдэг маань текст фильтр. За тэгвэл contents дээр бичиж. 1 жил үе тухайн тоог агуулсан гэж байгаа учраас зөвхөн нэгийг бичиж болох нь. Окей дарлаа. За инглээр 1 жилтэй хүүхдүүд мань гараад ирчих гэсэн үг юм тий. За фильтрээ буцаалаа. Фильтр хийцэн байхад дахиад фильтр хийх юм бол нөө фильтрлэгдсэн өгөгдлөөс дахиад шүүлт хийгддэг гэдгийг санах хэрэгтэй. За өөр. За тоон өгөгдлөөс хэдүүлээ. Дандаа 100% тай буюу эрдсэн бүрэн хүүхдүүдийг харъя. Тоон өгөгдлөөс. Number фильтр болчихин тийм ээ. Equals тэнцүү биш greater than оруулсан утгаас их 70-аас дээш утгууд. Greater than or equal to 70 өөрөө орно гэсэн. Less than гэхлээрээ 70-аас бага. Less than or equal to гэхлээрээ 70-аас бага буюу 70-тай тэнцүү утгууд. Between гэхлээрээ 2 тооны хоорондох утгууд. 70-аас 80 хоорондох ч гэдэг. Top or гэхлээрээ хамгийн өндөр 3, эсвэл хамгийн бага 6 ч гэдэг юм. Above average гэдэг нь дунджаас их утгуудыг харуулна. Below average нь болохоор дунджаас бага утгуудыг шүүж харуулах хэрэгтэй. За одоо хэдүүлээ дан 100% та гэсэн тийм ээ. Тэгэхээр оруулсан утгатай тэнцүү гэсэн сонголт бичээд энэ дээр 100%. Окей. За энд хувь гэдэг маань 100% маань нэгийн тоотой тэнцүү тийм ээ. Тэгэхээр энэ дээр бичихтэй өгдлөө бичихтэй бид нар дандаа 100 гэдгээр нь бичиж өгсөн юм шиг байна. Окей. За гарч ирэхгүй. Тэгэхээр энд 100 гээ араас нь хувиа бичиж. Окей. За тэгэхээр 100% та утгууд мань гараад ирчихэ. 100% ирсэн тамрагдсан. За болиуллаа. Тэгвэл одоо 70-аас 80% хооронд хэдэн хүүхэд вэ нэ? 70-аас 80% тэй. Дахиад фильтр дээрээ дарлаа. 2 тооны хооронд гэхлээр between. Энд дээр хувиа өгсөн байсан. Хувь гэдэг форматаа цаанаас нь сонгож өгөөгүй учраас хувиа гараас өчггүй болохгүй байгаа 70-аас 80% гэвчээд өглөө. Окей дарлаа. Тэгэхээр 78 82 гарч ирж байна. За ингээд шүүлтийг тоон өгөгдөл болон текстэн өгөгдөлд шүүлтийг гэсэн хоёр сонголтоор хийдэг байна. Фильтр сонголтоо болиулахтаа болохоор дээр дараа болчихно. За багш нь одоо энэ хүснэгтийг Google Drive дээр байршуулчин тэгээд линкийг та бүхэнд өгчин. Тэгэхээр энэ хүснэгтийг татаж авч агаад дээр нь фильтр болон sort командуудаа зуршаад үзээрэй.